5, 8, 11, 14 гэх хэмжлэг хөлж байгаа энэ дарааллын ерөнхий гишүүнүүд томьёо өгч байгаа гэж байна. За эхний гишүүн бол 5 байгаа. Дараад нь 8 болсон. Энэ хоёрын хоорондох зөрүү нь 3-аар нэмэгдсэн байна. За түүний дараагийн гишүүн нь 11. Дахиад 3-аар нэмэгдсэн байна. За түүнийхэн дараагийн гишүүн 3-аар нэмэгдээд 14 хүрсэн. За өөрөөр хэлбэл яг ингэж үргэлжилж байгаа дарааллыг бид нэр арифметик прогресс гэж нэрлэдэг. Арифметик прогресс. Энэ арифметик прогрессын хувьд бол энэ нь эхний гишүүн. За А1 гэж. Энэ нь болохоор ялгуур. За D гэж тэмдэглэдэг. За арифметик прогрессын ерөнхий гишүүний томьёо гэдэг бол AN тэнцүү A1 дээр нэмэх нь N-ээс хасах 1-ийг үржих нь D байдаг. За бид нэр A1-гээ олцсон 5. Энэний он 5-ыг тавьчих. Нэмэх нь N-ээс хасах 1-ийг үржих нь D-г нь 3 гэдээ олцсон. За энийг чааш нь задлах юм бол 5 дээр нэмэх нь 3N-ээс хасах нь 3 болно. За энэ чаашлахаараа 3N дээр нэмэх нь 2 болно. За өөрөөр хэлэх юм бол бидний бичих гээд байгаа ерөнхий гишүүний томьёо гэдэг маань AN тэнцүү 3N-ээс хасах нь 2 юм байна. За бүгдөө шалгаад үзье. За жишээлх юм бол энэ бол 5 дугаар гишүүн байна тийм. Тэгэхээр A5-ыг олно гэдэг бол 3-ыг үржих нь 5. Энд нэмэх байх хэрэгтэй. Нэмэх нь 2. Ингээд 17 гэж гарч ирэх нь. За хараа энэ дээр алдсан байх шүү дээ.